хэд орчинд ажиллах боломжтой болж байна. Танаар болгооч гэдэг энэ мэдрэмжүүдийг өгөхөөр. Энэ аялал жуулчлалын салбар бол ер нь Монгол төдийгүй дэлхийд ер нь эдийн засагт оруулах хувь нэмрээрээ бол их өндөр салбар. За энэ утгаараа бол бид бүхэн энэний бодлогыг ер нь бол нэлээх тодорхойлох хэрэгтэй юм байна. За энэ аялал жуулчлалын салбарын асуудлаар бол за миний тухайд энэ ажлыг аваад бас тодорхой бодлого чиглэлийг гаргах шаардлагатай болсон. Тэгэхээр бид яг юунаас эхлэх ёстой юм бэ? Хаашаа харж явах ёстой юм бэ гэдэг аялал жуулчлалыг тэргүүлэх гол чиглэлүүдээ бид нар өөрсдөө тодорхойлж авъя гэдэг. Аялал жуулчлал хамтын хөгжил гэдэг энэ зөвлөгөөнийг бид бүхэн бас соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамны бодлогын газрын дарга за энэ мэрэгжлийн аялал жуулчлалын холбоо гэдэг бусад ийм төлөөллүүдийг Улаанбаатараас урьж авчираад төрийн бодлого за цаашид яах вэ гэдэг байдлаар ингэж мэдээлэл сонсож байна. За энэний дараа бас салбар үрээр бас 5 чиглэлд хилцүүлэг нь явагдана. За эндээс нэг тодорхой зорилтууд гарах болов уу гэж ингэж харж байна. За энэ дээр үндэслээд стратегийн үйл ажиллагааны хөтөлбөрт бас аялал жуулчлалын чиглэлээр бол ер нь нутгийн иргэдэд түшгэлсэн аялал жуулчлалыг дид бүтцүүдийг хөгжүүлэх гэдэг юм уу нэлээд олон аялал жуулчлалын ногоон зээл олгох гэдэг тодорхой асуудлууд тусгагдсан бий. Тэгэхээр энийг ямар зорилтоор яаж иргэдэд хүргэх үү? За ер нь цаашдаа бид аялал жуулчлалын голлох одоо чиглэл нь юу байх юм гэдгээ эндээс гарах болов уу гэж бодож байна.